ер нь бол хүмүүсийн ингээд насны хувьд нь ингээд тодорхой юм унтах норм цаг гэж байдаг л та. Жишээлх юм бол яг насанд хүрсэн хүн бол өдөрт 7-8 цаг, хоногийн 24 цагаас 7-8 цагийн нэг бол унтах, амархад зарцуулах юм бол тухайн хүний физиологийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжийг бүрдүүлнэ гэж үздэг. Хүний насанд бага болох тусмаа нойрсох цаг нь уртсаа авчдаг. Тэгэхээр нөгөө хүүхэд нэрээ хүүхэд бол бүр яг өгөхлөд 24 цагаас 20-21 цагийг унтаж өнгөрүүлдэг. Даал гэдэг те нэг жоохон нас нэмэгдээд ирлээ. Одоо балчир насанд ороод ирлээ. Сургуулийн өмнөх насанд ороод ирэхлээр унтах цаг нь багасж байгаа ч гэсэн насанд хүрсэн үнэтэй харьцуулах юм бол илүү урт цагаар унтжээж тухайн хүүхдийн тархины хөгжил нь хэвийн хөгжих боломж нь бүрддэг гэж үздэг. Тэгвэл нөгөө дунд нь байгаа өсвөр насныхан байна шүү дээ. Хүүхэд болон насанд хүрэгчдэр ингээ шилжиж явж байгаа насныхан. Энэ насныхны хувьд бол 9-11 цагийг унтаж амархад зарцуулвал нөгөө нэг шилжилтийн үеийн дааврын хямрал, сэтгэл хөдлөлийн өөрчлөлт, бие махбодод гарч байгаа тэр өөрчлөлтүүдийг амжилттай даван туулах тэр нэгэн нөхцөл нь бас бүрдлээ гэж үздэг. Тэгэхээр яг хүүхдүүд маань яг энэ цагаараа амарч унтаж чадж гин үү? Насанд хүрсэн хүмүүс маань энэ цагаар унтаж амарч чадж гин үү? Гэдгээс хамаарат нойргуудл нь хэр хэмжээнд байхад үний хангалттай унтаж гин үү үгүй юу? Хангалттай цагаар унтаж амарч чадж гин үү гэдгийг нь тооны хувьд бид нар мэдэж болно. Тэгвэл чанарын хувьд нойргуудл гэдэг нь ямар өөрчлөлт гарах вэ гэхлээр унтаал байна. Яг хангалттай цагаар унтаж байгаа боловч нөгөө унтсан мэдрэмж нь өглөө болоход сэрэхэд ямар ч мэдрэмж байхгүй, амраагүй юм шиг, ерөөсөө унтаж чадаагүй юм шиг. Тэгээ орчныхоо дуу чимээг мэдрээд байдаг, сонсоод байдаг. Ялахгүй дуу чимээ үнэр ч юм уу, температурын өөрчлөлтийг хүртэл мэдрээс сэрчдэг, тий буюу нөгөө хөнгөн цэргэг унталдаг гэж байдаг шүү дээ. Тэр байдлаар унтаад ах юм бол энэ бол чанарын өөрчлөлт байна. Эсвэл ойр ойрхон байн сэрдэг, сэрсэнд буцаж унтаж чадахгүй байгаад байдаг. Орой нойр хүрэхгүй маш их ууддаг. Өглөө эрт сэрчээд буцаж унтдаг гэдэг юм уу. Яг энэ нөгөө унтах хэмнэлтэй холбоотой өөрчлөлт гарч ивэл тэрийг бол чанарын өөрчлөлт гэдэг юм. Бас үүн дотор нь ямар өөрчлөлт ордог вэ гэхээр бас унтж байхдаа маш их хард арц үүдэлдэг. Тэгээс нойрны саачлалт гэж ярьдэн шүү дээ, тий? Тэр ч гэсэн нойрны чанарыг алдагдуулж байгаа хэлбэр ахна шүү дээ. Тэгээд хангалттай сайн унтаж амарч чадахгүй байгаа тэр мэдрэмж төрүүлээд байгаа бол биений нойрсолд чанарын хувьд алдагдлалд орчижээ гэж бид нар бас өөртөө үнэлэх боломжтой болчихж байгаа. Хүүхдийг хэд их унтуулж мэдээж болохгүй, насанд нь тохирсон хэмжээгээр унтуулна, эсвэл хэд бага унтуулж болохгүй тий. Тэгэхээр нөгөө бидэрт нойрны зөв дэглэм гэдэг юм л чухал болчихж байгаа. Тэр зөв дэглэмийг хэн бий болгох вэ гэхээр эцэг хөөстө үлгэрлэж үзүүлнэ хүүхдтэй. Бүгдөө оройн цагаар ингээд ядгүй утас дэлгэцийн хэрэглээ өндөртэй болчихсон ч юм энэ хэрэглээтэй холбоотой эсвэл нөгөө өдрийн ажил амжуулж чадаагүйгээс болоод оройдоо илүү хитвэхтэй байгаад байдаг оройн цагаар. Тэгтэл хүн болон хүүхдүүд айл нь оройн цагаар бид нар явах ёстой гэхээр амралтын горим руу бага шилжиж явж байгаад тэгээ ер нь бол 22-оос 23 цагийн хооронд ер нь унтаж амрах нь хамгийн чухал байгаа. Түүний тэг цагаас хойш унтах нь ерөнхийдөө л чанартай нойр авах боломжийг бууруулцдаг. Тэрнээс өмнө унтах нь хамгийн чухал гэж үздэг байхгүй. Тийм учраас аль болох 22 цаг гэхэд бид нар хүүхдээ унтуулах тэр нөхцөлийг нь бүрдүүлээд хит идэвхтэй байдлаа бууруулад унтах бэлтгэлээ хангаад хүүхдээ унтуулах хэрэгтэй байна. Тэрний өмнө бид нар тэгвэл өөрсдөө үлгэрлэх хэрэгтэй. Дэлгэцийн хэрэглээгээ бууруулах хэрэгтэй юм байна. Идэвхтэй үйл ажиллагаануудыг багасгаад өгчих юм байна. Тэгээ хүүхдүүдэд бүгдөө тэр орчноо бүрдүүлээд унтахтаа анхаарад нэг л зорилго одоо ерөөсөө оройны цагаар юу хийх вэ? Зорилго нь унтах гэдэг л зорилго тавиал бүгдөө яг тэр шиг чиглэсэн үйл ажиллагаануудыг санаачлаад ингээ хийгээ явах юм бол энэ амьдралд нь яг зөв дэглэм болоо явах боломжтой байдаг. Гэтэл нөгөө хүүхдүүдтэйгээ бүгдөө айл нь орой хит идэвхтэй байгаад оройтож унтчихдаг. Тэгээ оройтож унтсан юм чинь тэр нойроо нөхөхийн тулд өглөө сэрэхэд хэцүү болох буюу илүү уртассан цагаар унтах шаардлага үүсдэг. Ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд физиологийн хувьд мелатонин гэх нэг нойрсолтыг эхлүүлдэг тэ нойр хүргэлтийг ингээд мэдрүүлдэг дааврын маань ялгаралт физиологиороо ингээд орой ялгардаг байхгүй өсвөр насны дээр. Тэгэхээр тэрнтэй холбоотой өсвөр насны хүүхдүүд илүү жоохон орой унтах гэдэг. Тэгээ 23 цагаас хойшоо унтах гэдэг. Тэгээд орой унтсан хүүхдүүд маань илүү өглөө нөгөө илүү их унтах гэдэг. Тэр нь ялангуяа амралтын өдрүүдээр өдөр болтол унтдаг ч гэдэг юм. Ингээд нойрсолт нь хойшлоод байгаа байдал харагддаг. Тэгэхээр бид нар энийг нөгөө дэглэмээр л засах хэрэгтэй байхгүй юу? Нөгөө мелатонин гэдэг дааврыг нь эрт ялгаруулах тэр дэглэмд оруулж өгөх хэрэгтэй байна шүү дээ. Тийм учраас л ерөөсөө бид нар энийг зохицуулж өгөхгүй бол нөгөө хүүхдүүдэд бид нар их унтаад ингээд гэтэл эрт унтахгүй л их унтах гэдэг асуудал гарсаар ах болно гэсэн үг байхгүй юу? Тийм болохоор энэ дээрээ бид нар дэглэмээр энэ бүгдийг зохицуулах хэрэгтэй болж байгаа. 23 цагаас хойшоогоо эсвэл бүр ингээд тэг цагаас хойшоо унтж байгаа тохиолдолд мэдээж нөгөө нийгмийн шаардлагаараа өглөө эрт босох гэдэг нэг хэрэгцээ байгаа. Тэр шиг хэрэгцээ шаардлагаа бид нар хангахын тулд өглөө эрт босноо. За нөгөө хүчээрч хамаагүй хүүхдүүдэд босгож байгаа сургууль цэцэрлэгт нь явуулахын тулд сэрээгээл хүчээр сэрээгээл нөгөө нойронд унтж явах үед нь явагддаг циклийг ингээд хүчээр таслаад ингээд явуулж байгаа байхгүй юу. Тэгэхээр бүрэн тэр циклүүд нь ингээд хангагдаагүй байгаа
гэдэг чинь тухайн хүүхдэд маш тавгүй мэдрэмжтэйгээр үлээс ирнэ гэсэн үг. Тэгэхээр нөгөө хүүхд бага насны хүүхэд ууралдаг, уйлдаг тий нөгөө нэг тавгүй мэдрэмжээсээ болоод цэцэрлэгтэй юм уу сургуультай явган явтлаа нэг аашны хувьд бол хэцүү харилцаад хэцүү болоод явчихж байгаа шүү дээ дургуулгээд. Тэр зүйл чинь ерөөс нойр нь ханаагүйтай холбоотой илүү үүсэх магадaltaй байгаа байхгүй юу. За тэгвэл яах ёстой ах нөгөө хүүхдүүдийг бид нар орой унтуулахгүй тулд эртэл унтуулах хэрэгтэй болчиход шүү дээ. Тэгэхээр чи нөгөө бага цагаар унтаад байгаа бол нөгөө яг физиологийн авах ёстой нойроо аваагүй бол тархины үйл ажиллагаан дээр хямралууд нь хамгийн түрүүнд гарч ирж байгаа юм. Тархины үйл ажиллагаа гэхэлэр танин мэдхүү үйл ажиллагаа байхгүй юу? Танин мэдхүү үйл ажиллагаа гэхэлэр анхаарал төвлөрөлтийг бид нар хамгийн түрүүнд ярина. Анхаарал төвлөрөлт алдагдаж эхэлдэг. За хүүхдийн хүчээр өглөө нойроо унтсан хүүхдийн хүчээр өглөө босгоод сургуульд нь явуулаа гэх юм бол нойрмоглоод анхаарал нь төвлөрөхгүй. Нөгөө сургалтын үйл ажиллагаанд анхаарч чадахгүй байх нь ш нойрмоглоод анхаарал төвлөрөлт нь сарниж эхэлдэг. Тэгээд төвлөрөлт нь нэгээс нөгөө рүү хурдан шилжиж чадахгүй болдог. Нэг зүйлдээ илүү их гөлрөөд юм уу нэг зүйлдээ хит анхаарчаад тэгтээ анхаарч байгаа хэрнээ гүнзгийг сайн анхаарч чадахгүй нөгөө өнгөц анхаарал үсээд тэгээ яг нөгөө зааж байгаа хичээл ойлгохгүй болчихдог. Тэгэхээр сургалтын чанар гэдэг юм алдагдаж эхэлнэ. За тэгээд анхаарал нь сайн төвлөрөхгүй байгаа хүүхэд чинь хит идэвхжэлтэй болох магадaltaй. Хит идэвхжэлтэй гэдэг нь яг нөгөө анхаарал нь нэг зүйлээс нөгөө зүйл рүү хит хурдан шилжээд эсвэл хэрт удаан шилжээд байгаа болохоор хүүхэд маань ингээл байнгын ямар нэгэн үйлдэл хөдөлгөөний хийх гэдэг хит идэвхтэй байдалтай болоод нөгөө анхаарал нь сарнаад байгаатай холбоотой сургалтын үйл ажиллагаан дээр яг ингээд чиглэсэн байдлаар нөгөө хичээлийн 30-аас 40 минутыг төвлөрж доктортай сууж гүйцэтгэж өнгөрүүлж чадахгүй болчихж байгаа. Тэгэл нөгөө хүүхэд ямар хөдөлгөөнтэй юм бэ? Эгүй хөдлөөд байна, бусдаа саадлаад байна гэдэг нөгөө асуудлууд чинь гарч ирэх гээд байдаг байхгүй юу? Тэгээд танин мэдхүү дээр юм өөрчлөлт гараад сургалтын чанар алдагдах юм бэ? Сурах үйл явц маань муудах юм бэ? Энэ үйл явц нь удаа үргэлжлэх юм бол дадал болоод суучна. Дадал болчин гэж чинь ялангуяа бага насны бага ангийн хүүхдүүд дээр сурах дадлаа зөв эзэмшиж чадахгүй гэдэг асуудал үүсгэхлээр анги дэвших болгонд асуудлууд нь улам нэмэгдний хүрээгээ тэлнэ л гэсэн үг болчихж байгаа. За тэгээд түрүү хэлсэн нөө танин мэдхүү үйл ажиллагаан дээр нэмээ сэтгэл хөдлөлийн өөрчлөлтүүд гарч эхэлнэ. Их илүү сөрөг мэдрэмжтэй болно. Сөрөг сэтгэл хөдлөлтөд илүү хавтдаг болно. За тэгээд нөгөө сөрөг сэтгэл хөдлөлөө хянах чадвар нь суларч эхэлдэг. Уурлах, бухимдах, бусдтай муудалцах гэдэг юм уу тэр бүх үйл ажиллагаа хянах чадвар алдагддаг. Тэгэхээр ерөөсөө тархины үйл ажиллагаа хямрна гэдэг чинь тархи юу хийх ямар чадваруудыг бий болгох суралцах чадвар байна. Харилцаа нийгэмдээ тасан зохицох, зөв шийдвэр гаргах гэсэн чадварууд ш үндсэн чухал чадварууд. Энэ чадварууд алдагдж байгаатай холбоотой шийдвэр гаргалтын дээр маш их ноцтой өөрчлөлтүүд гарч болно. За нөгөө хүүхдүүд маань зүгээр энгийн өнгөрөөч байх боломжтой байсан зүйлийг заавал асуудал болгож илүүх шийдвэртэй буруу шийдвэр гаргах асуудлууд гарч ирсэн. Сонголтын алдаанууд гаргаж ирж болох юм байна. Богино хугацаанд гарах үйлдэл бол ерөөс танин мэдхүү тархины үйл ажиллагаатай холбоотой өөрчлөлтүүдэд тийм ээ. Урт хугацаанд гэвэл бие махбод олон өвчнүүдийг үүсгэх хүртэл нь бий болдог. Би түрүү нэг цохос дурдсан ш төхөн унтж амарч явах үедээ бие махбод нь өөрийгөө хоргоожүүлэх үйл явц явагддаг. Ялангуяа элэг бүүрэн дээр. Гэтэл ерөөсөө унтаж амархгүй байгаа хүн дээр элэг бүүрнийх нь бие махбодоо цэвэрлэх хоргоожүүлэх үйл ажиллагаа нь алдагдсантай холбоотой олон өвчнүүд бий болж эхэлдэг байна. Архаг өвчнүүд бий болно гэсэн үг. За тэгэхээр бид нар ерөөсөө энэ олон сүрэг үр дагавраас сэргийлэгвэл нойрны зөв дэглэмтэй болох хэрэгтэй юм байна. Дэглэмийг хэн бий болгох хэрэгтэй гэхлээр бид нар өөрсдөө бий болгоно. Ялангуяа насанд хүрсэн хүмүүс хүүхдтэд үлгэрлэж бий болгох хэрэгтэй болчихж байгаа. Мэдээж оншиг бол имжил тогтоох болно. Шинж тэмдгийг бол ялангуяа хүүхдээ хажууд байгаа эцэг эхчүүд илүү анзаарах хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр одоо ялангуяа тусдаа өрөөтэй байгаа хүүхдүүдийн хувьд нөгөө хүүхдээ яг цагтаа унтж байгаа мó, чанартаа унтж байгаа мó гэдгийг бид нар бас төдийлөн анзаарах боломж нь сул аж магадгүй. Хамт байгаа хүмүүс төр бол илүү мэддэг те хүүхдтэйгээ ойрхон унтдаг, хамт нэг өрөөнд унтдаг ч юм уу хамт унтдаг хүмүүс бол илүү сайн мэддэг. Хүүхд маань шүн их яраглаад байдаг, шүдэ авраад байдаг, яриад байдаг. За тэгээд эсвэл уйлдаг, орилдог, хардаар зүүдэлдэг, эсвэл айгүй орой хамт унтгаа хөвцөн ч гэсэн орой унтаад байна. Эсвэл өглөө эрт сэрчээд байна. Байн сэрээд байна гэдэг юм уу. Яг тэр нөө чанарын болон тооны өөрчлөлтийг нь хамт байх хугацаанд бид нар мэдэх боломжтой болчихж байгаа. Тэгвэл нөгөө унтах нойрсох цагийнхаа тухай бид нар мэдчихэвэл бас нөө хүүхд маань чанартаа унтч чадчихна уу гэдгийг зөвхөн ерөнхий багцаалж мэдчихэж байгаа боловч хүн болгон яг тэр цагаар унтна гэсэн үг бол биш. Ер нь бол ямар ч цагаар унтсан бэ маш сайхан өглөө нь хүн сэргэг байх хэрэгтэй юм байна.
За бие махбод амарсан мэдрэмжтэй байх хэрэгтэй юм байна. Анхаарал төвлөрөлт нь сайн, анхаарлын шилжилт нь агууд хурдан зөв зэгцтэй байх ч гэдэг юм уу те. Тэр чинь үг яриагаар хүртэл илэрхийлж болно. Сайн унтаж амрааг өнгөний чинь үг яриа ингээд зуралдсан, үгийн сонголт нь алдаад болсон илүү гацаж ярьдаг ч гэдэг юм уу нөгөө тархины үйл ажиллагаа хямрсантай холбоотой төр үйл ажиллагаа чинь бидний хөдөлгөөнөөр, ярихаар, бодлоо илэрхийлж байгаа байдлаар гэдэг мэдэгдэж байгаа байхгүй юу. Тэрүүгээр бид нар мэдж болно. Сэтгэл хөдлөл нь тогтургүй, амархан ууралдаг, бухимддаг, цочромтгой, ялахгүй зүйлд их түргэн бухимдж гинөө, түргэн хариу урвал үзүүлдэг нөө гэдэг байдлыг бас хараад ажиллаад мэдэж болох юм байна. Тэгээд амархан ядарч гинөө, сулдж гинөө гэдэг те. За тэгээд нөгөө хичээлдээ явчихсан байгаа бол багшаас нь бид нар бас асууж хүүхдүүдтэй мэдэж болно. Манай хүүхэд хичээлийн оролцоо нь ямар байна уу? Тэгээд анги дунд бие яаж хэрхэн авч явж гинөө, идэвхтэй анхаарч оролцож чадчихна уу гэдгийг бас мэдээж бид нар багшаас нь асууж мэдэх боломжтой болчихж байгаа. Тэгэхээр ерөөсөө л тандаж мэднэ л гэсэн үг. Тийм, тандаж мэдээд хүүхдтэй өөрчлөлт гараад байвал за тэгээд тэр нь ойрцолттой илүү холбоотой юм шиг ажиглаж байвал мэрэгжлийн сэтгэл зүйчт юм уу эсвэл мэрэгжлийн эмчид хандаа зөвлөгөө мэдээл авах боломжтой. Ер нь бол яг бага насны хүүхдүүдээр цэвэр анхдах шалтгаантай нойр гүйдэл гэж бол бараг байдаггүй. Ихэнхдээ нойроос 2 дахь шалтгаантай байдаг. Тэгээд 2 дахь шалтгаантай дотроо бие махбодын өвчин эмгэгээс гэхээс илүүтэй дэглэмийг ерөөсөө зөв тогтоож өгөөгүй, тэрийг нь зөв дадал болгож өгөөгүйтэй холбоотой нойрны хямралууд хүүхдэд илүү тохиолдож байдаг.